сайн уу өнтер минь тэтгэл өнөдөр нарийн махан хооргийг хамтдаа бөгөөд амархан аргаар хийцгээе. Хүрийн маха сайхан нарийнхан жиг тэр чинь бодвол үгүй хүрийн махаар хийвэл их зүгээр идэг манад байгаа нь тийм байлаа. A few minutes later. Сайхан ушгилж савндаа хийлээ. За өмнөхөө дараагаар сайхан ногоогоо арилгаад хэрчээд өгөн за би төмсөө төрүүлээд хэрчээ бэлдсэн байгаа нүгээр хэлээ нух шихийн сангар сайхан хэрчээд аливын тас харилгаа тавхан дэж байгаа баг зэргийн сармис болон сармис сайхан хуураад маха хийлээ. Маха сайхан бор шаргал болтон хуурж агаад дээрээс нь сой соус нэг 2 хаалбагыг за тэгээ кетчуп нэг 3 хаалбагыг за дээрээс нь чихэрлэг соус нэг 2-3 хаалбагыг тавьад өөртөө хандлахаар гоё хийж өгөрөө. Тэгээд сайхан маха бүр хальтал нь гоё утгаж өгч жоод маха талдархлын хэлээд нэг яг бисих юм аа. Би одоо усандаа яваад алгуулж өгнөө нэг хэдүүлсэн. Тэгээд энэс битлийг өмнө нь оруулаа шүү. Sorry guys. За одоо нөгөөд ч усаа авчирч юм дээ. За одоо авчраад хийх ёстой хаччүү. За уснаа хийлээ. За тэгээд маха талдархлын жаадлыг сайхан хутгаад тэгээ сайхан таглаад зөөлөн гар гэлтээр 15-аас 20 минут болоогоо буцалгана. За буцаж хоорондоо лонг хаслаад хийний. Лонгийн маслаадыг би бичтгэх юм мартсан байсан. Хол маань юм гоё болсон шүү guys. Thank you so much.